Сайн байцгаана уу хүмүүс. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Ингээд энэ 7 хоногийн weekly show маань ихтгэл бэлэн болсон байна. Ихтгэл. Энэ 7 хоногт маш олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Мөнх Эрдэнэ ах маань нэмд орж байгаа 2 амбарыг дрондж үзүүллээ. Хүмүүс бүгдээрээ гайхаад "Ваа, амар амбартай юм бэ" гэж. За тэгээд маргааш нь буюу нэгд өдөр авилгалтай тэмцэх газар хэд хэдэн хүмүүсийг шалгуулахаар өгсөн. За энэ 7 хоногт бас оюутлогоон гэрээ хэлэлцээр үргэлжилсээр байна. За нэг зүйл ажиглагдсан манай улс төрчид бол нөгөө нэг 2000 онд байсан нөгөө тэнэг хэвээрээ байгаа юм гэдэг одоо маш тод томруунаар харлаа. За өөрчлөгдсөн нэг зүйл байна. Тэр нь юу гэхээр манай улс төрчид мөнгөтэй болсон байна. Хамар хам нүдчих сормоос мормоосонда пластик хагалгаа хийлгсэн байна те. За бусдаар бол нэг өөрчлөгдсөн юм бол үнэхээр алга байлээ. Яг тэнэг хэвээрээ байна гэдгийг бол энэ 7 хоногт маш сайн харсан. За од баярын бие муудсан. За эхлээд 461-р ангийнхаа эмнэлэгт байжгаад за 461-р ангийн эмнэлэгт одоо эмнэлгээс гаргаж одоо гадуур эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гараад ингээд гадуур эмнэлэгт хэвтсэн байна. Биеийн байдал нь бол маш их муудсан байна. За ингээд Улаанбаатар хотын маань бас ой тохиолоо. Гих мэтчлэн олон сонирхолтой үйл явдлууд боллоо. За ингээд бүгдээрээ мэдээгээ эхнээс нь нэг мэдцгээе. За энэ 7 хоногт нэгэн сонирхолтой мэдээ явсан. За нэг өдөржингөө л одоо бараг л сошиалын хамаг л инфлюенсерүүдээр одоо инфлюенслүүлээ шүү дээ. Одоо ямар мэдээ гэсэн чинь нэг андлын өргөөгөө нураагаад андлалын хөшөө барьсан тухай мэдээ байлаа. Ерөнхийдөө оюутны санаачлахаар Хинтэн аймгийн Батнаруу суманд 2017 онд андлын өргөө зохицуулбар барихаар 1.9 тэрбум төгрөг төсөөлж за бүтээн байгуулалтын ажил 2 жил гаруйд хугацаанд үргэлжилсэн хэдий ч зохиогчийн эрхийн маргаанаар бүтээн байгуулалтын ажлыг зогсоож төсөв мөнгийг буцаан татсан байдаг. За тэгвэл тус андлын хөшөөний суурин дээр урлагийн гавь цэцгэлдэн уран баримлж очир олдын уралсан Тэнгэрийн андал хөшөөг босгож за бүтээн байгуулалтын ажлыг 2 сарын хугацаанд боржин сувраг компани гүйцэтгэсэн байна. За нэг талаар тус бүтээн байгуулалтын жуулчдыг татах соёлын үеийг алдаршуулахад эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа хэдий ч за хэд хэдэн асуудлаар олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. За тодруулбал 2 сарын хугацаанд хийсэн тус бүтээн байгуулалт нь иргэдийн хандвар болсон гэх мэдээллийг холбогдох албаныхаа өгч байгаа. Яг 2 тэрбум төгрөг үнэхээр 2 сарын дотор босчих байсан бол одоо яг нийгэм тулгамдаад байгаа тэгээ өөр асуудлууд байна шүү дээ. Тэд нэр айл ирс шийдэгчих байсан байх л гэж бодож байна. Бүтээс хүмүүс тэгж мөнгө босгох тийм өнгөтэй хүн байгаа мó? Ер нь бол төсвийн мөнгөөр л авсан байна. Төсвийн мөнгө иргэд ямар юм өгдөг мөнгө байхгүй шүү дээ Монголч очоо. Тэг ямар ч тийм өгөх боломжтой хүн ховор шүү дээ. Тэгэхээр төсвийн мөнгнөөс л авсан баг. Би зэн дээр жоохон дургүй байна уу? Хөшөө мөшөө гэсэн юмд одоо ямар би төвдөө мөнгө өгөхгүй. За нэгэн тал жуулчдыг татах тухайн бүс нутгийг гадныханд сурталчлах зорилготой бол үүнийг иргэдийн хандвар бүтээн байгуулах нь зүүд нийцэхгүй гэж зарим аялал жуулчлалын салбарын төлөөллүүд үзэж байна. Иргэдийн хандвар дахиад хөшөө ослоо. Ер нь бол бараг 2 сар биш шүү. Нэг сар гарахаа хугацаанд ерөөсөө хөшөө бараг бэлдээ тавьсан юм шиг байна. За зөөгөрөө хөшөөгөө нуураач шүү зөөгөрөө гэж очоод өстой хүс басаа гож өстой. Ямар ч хурдан бэрдгийн. За тэгээ хамгийн гол нь одоо хүмүүсийн хандвар босгосон гэдэг байгаа байхгүй тий. Яг хүмүүс тэгсэн юм шиг байна. Арайчтай сантимен хөшөө. Бид нар дахиад хөрөнгөөрөө барих хэрэгтэй. Заавал одоо юу төсөө хөрөнгөөр барих шаардлагагүй гэлцтэй хүмүүс чинь бөөнөр мөнгө гаргаал тий. Тэр эдийн засгийн хямрал хамаагүй гол нь сайдын хөшөөл гоё болж явах хэрэгтэй монголчуудаа. Тэгэл өстой ойлаад чулууг нь нэг чулууг нь тавиал. Андлынхаа шиг заавал өрнө гэх ингээ барьсан. За тэгээд андлын хөшөөн дээр бас нэг сонирхолтой зүйл болсон юу вэ гэхээр нөгөө 2021 оны дижитал наадам дээр байсан буу шинүүдийг авч тавьчихсан. Ой, мен ч найд чинь зээлээ шааж идэггүй нанаа гэж. Нөгөө буу шинд ингээ бүгд яг нөгөө тоо ёсороо, ном ёсороо ингээ бүгд нэг сайхан ингээ байж байгаа. За нэг юм боллоо. Тэгээд ер нь бол одоо нөгөө алтан шахаа өмсөвч алдсан байгааг нь арилахгүй гэдэг чинь тий. Өөр хөшөө аваач тавиач ялгаагүй шөмжлүүлэх л байсан юм байна. Дарга минь. За тэгээд нэг юм боллоо. За даргын юм бол одоо ийм амар хурдан
баригдчихээн те. Аста дороо баригдаад аста салхи мэлхэнд хамаг юм хийсэл Монголын хамаг инфлюенсерүүд ерөөсөө энийг гоё болсон байна гэдгийг тавиал те. Аста амар хурцтай явж байна те. За гэтэл дархны зам гэдэг нэг зам байдаг. За тэгээд тэр зам ер нь юу болж байгаа талаар бас сайд нэг юм хийсэн чинь энэ 7 хоногт бас их вайрал боллоо. Дархны зам явах вэ? Би бол энд хамгийн чухал нь эхэлсэн чухал. Энэ ажил. Тий, эхэлсэн чухал. Аливаа ажлыг эхлэнэ гэдэг бол ажлын 50% байхгүй. Санхүүжилт нь олдсон. Сайн. Бухимдал байгааг ойлгож байгаа. Бухимдал байгааг ойлгож байгаа. Энэ өнгөрсөн зуны хувьд, хавар зуны хувьд бол байдал хүнд байсан. 70 орчим хоног бороо орсон. Ирэх жил одоо дуусахын төлөө бүх хүчин чармаалтай тавьж ажиллаж гин өвөл зарим ажлуудыг хийн. Дараа жил заавал хийн шүү монголчуудаа гэж. За миний мэдж байгаагаар эн чи баг 4 жилийн турш дараа жил хийнэ гэж амлаж байна. Одоо дараа жил бас дахиад дараа жил хийнэ гэдээ амлаа сууж байгаа. Хамгийн гол нь дараа жил бас бороо орж багдгүй. Бороогүй зүн гэж баг байхгүй шүү дээ. Тэгэхээр бас дахиад энэ жил баг 80 хоног баг 3 санчгаа бороо орчлоо шүү. Бороо бол амар биш шүү гэдэг ингээд сууж иж магадгүй. За Монголд л одоо ингээд бороотой зэрэг борооноос одоо цухтад зам барьдаг юм шүү. А гадны орнууд чи бүр далаад уур зам тавиад шүү. Шууд ингээд явж байгаа зүгээр сөп гэж талаар орчихж байгаа шүү дээ. А манай Монголд болохоор ингээд бороо орох юм бол тэгэр бурхан минь бороо орохгүй энэ дархны зам дуусах гэдэг шүү. Бурхан минь гэдэг ингээд суучдаг болж байна. За тэгэхээр та бүхэн анзаарч байна уу? За даргын хөшөө бол ерөөсөө маш хурдтай босч байна тий. 2 сар бол бараг болоогүй. Миний санаж байгаа нэг сар гарантай л болж байгаа шүү. За нэг 2 сар тий. А гэтэл иргэдийн явдаг Монгол улсын хувьд эдийн засгийн хувьд маш их одоо чухал ач холбогдолтой энэ дархны зам одоо хэдэн жилийн нүрийг барлаа. За одоо дахиад бороо мороо, шороо мороо яриад ингээд сууж байна. За тэгэхээр ийм байна. Даргын арсыг хамгаалах гэсэн үйлдэл нэг иймэрхүү. Иргэдийн одоо явах хэвээр зам нэг иймэрхүү байна. За энэ андлалын хөшөө бол өөрөө маш том символ болоод ингээд Монголын ард түмний дунд хоцорлоо. Коронавирусын үед бид нэр төр зэсэг маань яаж иргэдийг одоо хохироож исэн те. Яаж төр зэсэг иргэдийнхээ мөнгө рүү халаас руу гар дүрж исэн те энэ хэцүү үед ямар том эдийн засгийн хүнд хэцүү сорилыг туулсан дарга нар нь ямар новшин байсан бэ гэдгийг энэ хөшөө одоо харуулan дүнхийн одоо сүндэрлэгийн юм шиг байна. За энэ 7 хоногт зөв цэгмэн дээр нэг тийм лайв жим шиг нэг тийм сонирхолтой бичлэг орсон цагдаатай холбоотой. Тийм агаа бити дандаа. Би соёлоор би цагдаа дуудсан байгаа. За. Дандаа нэг. Би соёл. Ашгүй цагдаа өрөөд ирлээ. Хогчин. Наад чи байнга ингэж давчран жидээ. Нийл өдөр ингэх гээд ши. Наадгаасаа хашраад өг. Ер нь байнга цагдаагийн алд хаагч гэлтгүй. Ер нь бол энгийн иргэдтэй өрт байнга ингэж хасан согтуу тавьж амгалан тайван байдал авдаг дуултыг. Жиг лайв ч үхэн баг шиг штэ ингээл лайв даа. Ашгүй цагдаа ирлээ гэсэн нэг цагдаа хүн буудаж байдаг гэсэн биш. Алах юм нэр манайхан нэр. Тэгэд энэ хүүхэн нэр болж наад чин гэсэн дандаа ингэж далчран чи тийм. Тэр өөртөө мангар итгэлгүй ярьж байгаа юм тий. Тэгэд хамгийн сонирхолтой нь тэр цагдаа одоо хаашаа дээл бүсэлсэн юм шиг буу моныхаа юм ингэж бүсэлсэн. Цагдаагийн одоо энэ агсамж гэж байдаг л да. Энэ өөрөө хуйлтай, хаана бүсэлдэг, яадаг гэдэг нь бол бүгд хуйлтай байдаг. Тэгж зүгээр дээл шиг те сүгчэн шиг бүжлээд ороод ирчихдэг дэс те. Тэгээд энэ юун дээр хүмүүс аягүй маргаа өрнөсөлтэй. Энэ яг юу вэ те? Нөгөө одоо ийм цахилгаан борохоо юм уу? Эсвэл хийм буу юм уу? Яг юу юм бол ойлгогдоогүй. Эрзэн сумтаа буу юм уу? Яг юу юм ерөөсөө ойлгогдоогүй. Ямар ч байсан цагдааг эсэргүүцэх юм бол ингэж та нарыг буудаж шүү гэдгийг л харуулж явах шүү гэх тий. Алгаачудаа том биетэй лон барьсан хүмүүрэл буудна. Ямар нэг юмар буудна гэ тий. Гэтэ яг юу юм бол ойлгогдоогүй. За нэг ийм тавилттай ийм сонин бичлэг бол тавигдсан. Тэгээд одоо иргэдийгээ л айлгаж байгаа царийн болоод хөөрхий тий.
Тэгээд цагдаагийн албаны ажилтан бол ямар нэгэн байдлаар хийм буу бол ашиглаж болохгүй. Хийм буу гэдэг нь өөрөө юу вэ гэхээр нөгөө дарны оронд газар цэнэглэгдсэн бас ялгаа авахгүй л хүнийг одоо яг одоо дарьтай сумтай адилхан гимтэх үз. Тийм одоо буу байдаг. За цахилгаан борох бол биш юм шиг байгаа. Эсвэл бэлтэн буугаар шаачууч гэж боддог шиг нэ. Бэлтэн буу яасан чи нөгөө шууд жүжигч нь хоош бэлтэнд даруулж байгаа юм. Яг юу байсан юм бэ над чи өө зөвлөдөө та. За нэг юм хөгийн жүжигүүд сүлээд их тавьдаг болж байна тэгээд. Ямар ч байсан тэгэл нэг нөхрийг буудал унгачлаа та монголчууд нь. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Dear PlayStation Center ажиллаж байна. За энэ болохоор одоо PlayStation тоглоомын газар гэсэн үг. За тэгээд дэлгэц нь бол нэг юм бөмбөр дэлгэц байдаг шүү дээ. 4K Ultra HD юм бөмбөр дэлгэцэн дээр та PlayStation 5-аар өөрийн хүссэн тоглоомнуудаа очиод тоглох боломжтой юм шүү. Тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэчнээс аваарай. Тэгээд бас гоё стресс тайлдаг юм гоё газар байгаа. Бид бүгд маш их баяртай. PlayStation. Yeah. За сүүлийн үед бол одоо нөгөө спортын бооцоо тавьдаг вебсайтууд бол маш их одоо модонд орсон байгаа. За тэгэхэд энүүнтэй холбоотой синий телевизийн манаас мэдээ бэлдсэн байна. Сүүлийн үед залуусын дунд захимаар спорт бетинг буюу спортын тэмцээн уралдаанд бооцоо тавих чимээгөө донтолт газар авч байна. Энэ төрлийн захимд бооцоотой тоглоомыг олон нийт төдийлөн анзаардаггүй боловч 16-аас 30 орчим насны залуучуудын дунд эрэлт ихтэй байдаг байна. Алдах тусмал улам буцаж авмаар санагдал тэгэл өөрт байгаа мөнгөөр тоглосон сүулдэ тэгэл хүн амтнаас мөнгө зээлнэ. Тиймэрхүү л өөрийнхөө тэнэглэлийг алдсныг харах байгаа тэгэл тэрийгэ бодвол шаналлахаа тэгэл шаналлах жоох тэгэл буцаад авандаа гэж бодвол тоглоод байгаа юм. Залуучуудаа ханаж хэлэхэд бол мөрөлтөө тоглоомд яалагч гэж байдаг юм байна. Тэгж хэлээ да. Инээч тэгж хэлээ да. Өгшөө чи л явдаггүй баха. Зарим хүмүүс ялаад идэв шиг байдаг шүү. Спорт сонирхдаг бол битний юм бет мэт юм л орж тэнэгтчихэл дээ та нар тийм. За нэг Монголд их сонирхолтой үзэгдэл явагдаад байна. Юу вэ гэхээр одоо монголчуудын өөрсдийн хийсэн мөрийг тавьдаг тий одоо покер тоглодог, спортын мөрийг тавьдаг сайтуудыг хаагаа ичдэг. Яг гэвэл хуулиараа хориотой. Харин гадаадаас одоо Оросын ч юм уу Америкийн сайтууд төр бол хүсснээрээ тавиад за тэгээд гадаад одоо гадагшаага за зүгээр альбан бус мэдэн шүү. Сар болгоно 200 мянга орчим долларыг бол ингээд гадагшаага ингээд бид нар зөвхөн энэ одоо мөрөөдө тоглоомын вебсайтуудаар одоо гадагшаага алдчихж байгаа юм байна. За тэгээд энэ чинь нэг юм байна. Гэхдээ тэр хүн одоо үнэхээр донтож бариад явцсан бол үнэхээр бид нар Монголдоо хаагаад ямар ч нэмэргүй болсон. Одоо тэр заавал ингээд казинодор очиод ингэж тоглож моголдог байхад байсан шүү дээ. Бүх юм онлайн болсон. За хаагаа ичнаа. Хаачих юм бол нөгөө VPN-ээр ороод үзчих болно. Тэнгүүдээ. Тэгээ мөрийгөө тавиад тоглоно. Тэгээд эн чинь нэг юм тэнэг логик харагдаад байна. Монгол хүн мөнгө олж болохгүй. Тэ? Монгол хүн Монголдоо нөгөө нэг тэр 100-200-300 мянган долларыг ингээд шингээгээд одоо бет тавьдаг вебсайт хийгээд явж болохгүй. Эсвэл бол одоо онлайн покер ажиллуулж болохгүй. Гадныхан бол Оросоос, Америкаас одоо юу гэдэг нь тий өөр бусад орноос Монголоос бол мөнгийг одоо хүссэн хэмжээгээр одоо мөрийг тавиулаад татаж авч болно гэдэг ийм тэнэг логик явж байна. Манайха одоо 20-д нэмэргүй болцсон. Наад чи онлайн болцсон. Тэнгүүдээ ойлгооч. Манайхан бодлоо тэгж боддог шүү дээ. Энэ ингээ харилцаа холбооны зохицуулах орон дээр ингээл Монгол бет тавихыг орчуулдаг монголчууд болчихно гэж боддог шиг тий. Монгол юм байхгүй бид нар тоглогоо хэллээ гэдэг. Үгүй тоглоно. Тэгээд ер нь бол тий хүн тэр мөрийгөө тавиад өөрийгөө одоо мөнгөгүй болоод гуйлагчин болно уу? Эсвэл бол мөнгө олоод баяжаад одоо тэнгэрийн одоо юу гэдгийг тий одоо амар баян хүн болно уу? Тэр бол тэр хүний өөрийнхөө сонголтоо. Битээ тэр хүний өмнөр ороод. Тэгэд энэ нэг мангар логикоос болоод монголчууд одоо бол өөрсдийн гэсэн казиноч байхгүй онлайнаар одоо гадныхан монголчуудыг хэдэн 100 саяар нэгээ шулж болдог. Монголчууд нь Монголдоо тэрийг хийж болдог. Нэг ийм тэнэг юм явагдаад байна. Тэгээд энийгээ болооч.
За бас энэтэй адилхан бас нэг юм сони юм өгч байгаа. Тэр бол coin гэдэг бас бидний нэг ойлгодог юм шиг. Ойлгодог юм шиг нэг юм байна. За тэрнтэй холбоотой бас нэг видео явсан. Криптовалютын зах зээлд оролцогчдын тов улам бүр нэмэгцээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд гэхэд өдөртөө 100 гаруй тэрбум төгрөг койны зах зээл дээр эргэлдэж байгаа юм. Цаашид арилжааны цанхууд болон шинэ койнууд нэмэгдэх төлөвтэй болсон байна. Өнөөдөр криптовалют буюу энэ койны зах зээл, санхүүгийн зах зээл рүү бол хүчтэй орж ирж байна. За тэгвэл төр засгийн зүгээс үүнд ямар ч хяналт байхгүй. За тийм ч учраас иргэдийг бас болгоомжтой хандахыг л хэлж байна. Тэр койн гаргаад өөрсдөө одоо бизнес эрхлэх гээд тэр биржид нь саналаа тавиад ингээд тэр white paper-ээр санал болгоод явж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын асуудал дээр бол төр ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх зүйл огт баг. Тэгээ харин биржийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь өөрсдөө түүний шалгаа шаардлага хангасан гэвэл тэр зах зээл дээрээ гаргаад явна. Тэгээд тэндээс алдаг төлөөх юм бол тэр бол иргэдийн асуудал байхгүй юу? За сүүлийн үед яг энэ coin дээр юу гэж яригдж байна гэхээр төрийн зохицуулт хэрэгтэй байл гэж яриад байгаа манайхаа. За энэ төрийн зохицуулт хийж болдоггүй учраас энэ биткойн гэдэг юм чи өнөөдөр энэ өндөр үнд хүрчээд байгаа шүү дээ. Хүмүүс минь ээ. Манайхан дахиад ойлгохгүй. Ерөөсөө энийг л одоо ерөөсөө байр 20 цагт те ерөөсөө бөө юм болж байгаа. За энэ блокчейн технологиор суурилсан одоо энэ cryptocurrency гэж ярьж байгаа те. Энэ бол яг үүндээ ямар ч хянах боломж байхгүй. Бүр хятадд хүртэл хийж чадахгүй. Хятадд хүртэл энийг хийж чадахгүй. Америкт ч хийж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө дэлхийн улс орнууд окей. Энийг одоо бид нэр хүлээн зөвшөөрсөн ч байх юм байна. Хүлээн зөвшөөрөөгүй ч энэ байх юм. Энэ бол онлайн болсон юм байна. Яг түрүүний нөгөө онлайн казинотой яг адилхан. Энэ бол онлайн болсон. Тэгэхээр бид нар энийг одоо зөвшөөрөхгүй тухай ярьж тэнэгдэх бол өөрөө айгүй утгагүй асуудал болсон юм байна гэдгийг ойлгосон байгаа хаа гэж бодож байна. Эдгээр Монголд одоо яг монголчуудын цөөхөн юм чи хин энэ одоо cryptocurrency гаргаж байгааг бол мэдж байгаа шүү дээ. Хэдийгээр Монгол таасан ч гэсэн бид нар дэлхийн энэ биткойн одоо өөр биткойнтой ижилхэн валютууд дээр арилжаа хийгдэл явах болно. Бид нар эдрийг хаагаа хийчих юм бол өөр нэг газар арилжаа явагдах болно. За бас нэг юм байгаа. Хүчээр одоо бид нар чинь нөгөө банкны хүүг одоо баг байх хэрэгтэй гэдэг тачаалдаа одоо автаад банкны хүүг багасгасан. За тэгээд банкны зээлийн хүүг багасгахтай зэрэгцээд бас хадгаламжийн хүүг багассан. Инфляцаасаа бага түвшинд очсон. Тэгэнгүүт хүмүүс банкнд мөнгө хадгалах сонирхолтой болсон. За энэс болоод яасан бэ гэхээр эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. За энэ яванда юунд хүрэх вэ гэхээр энэ макро эдийн засгийн тэр зузмаа санхүүгийн зах зээл дээр маш том эрсдлийг авчирч байгаа шүү гэдгийг та бүхэн хараарай. Зах зээлийн бус төрийн зохицуулалт болгоно юу болдгоо гэхээр зах зээл дээр дефектийг буюу дандаа гажуудлыг авчирдаг. Энэ гажуудлын нэг хэлбэр бас Монголд яваад байгаа шүү. Тэрийг бас ойлгож хараарай. За тэгээд нэг юмыг ойлгоё. Онлайн казиноч бай, энэ cryptocurrency ч бай, биднийг байгаасаа гэсэн ч байх болно, бити байгаасаа гэсэн ч байх болно гэдгийг бүгдээр ойлгоорой. Энийг төр ямар ч зохицуулах боломжгүй болцсон шүү хүмүүсээ. Харин эсрэгээр монголчууд энэндээс яаж мөнгөө үлдээж авах вэ, яаж их ашиг хийх вэ гэдэг талаар толгойгоо ажилуулцгаарай. Энэ 7 хоногт төсөв хэлэлцэж байгаа улсын хурлаар. За тэгээд улсын хурлын гишүүд минь бас сонирхолтой фактуудыг илрүүлж гаргаж ирж байна те. За тэрний нэг факт нь одоо өстой сонирхолтой факт байгаа тэрийг үзье. За энэ Монгол Ахтем гээд улсын төсөвт үйлдвэрийн газар гинт ороод ирсэн. Энэ ямар зорилготой байгууллага вэ? Юу хийх гэж энэ 7.8 тэрбум төгрөгийн төсөв оруулж ирсэн бэ гэдгийг ойлгомоор байна. Энэ аудитын дүгнэлтийг харах юм бол энэ байгууллага нь хизээ байгуулагдах нь тодорхойгүй бүтэц орон тоо чиг үүргийг тогтоосон эрх зүйн баримт бичиг батлагдаагүй байна гэсэн байна. Тэгэхээр энэ дээр би ерөөсөө ойлгохгүй байна. Дээрээс нь энэ яамтайгаа агентлагийнх нь үйл ажиллагаанд давхцах ийм магадaltaй. Тийм учраас энэ хоёрын хооронд давхцлын найрлагаад зардлыг бууруулах боломжтой байна гэж аудитын дүгнэлтэд тусгасан байна. Тэгэхээр энэ дээр би одоо хариулт авмаар байна. Ингээд асуултанд нь хариулах хүн олдоогүй. Юмаа мэддэг хүн олдоогүй. Юмаа ойлгодог хүн олдоогүй байгаа. За яг энэ шиг бас аюул олон байгууллагууд байгуулсан. Хэдэн тэр бумын төсөвтөө одоо зөвхөн одоо нөгөө манай ерөнхийлөгчийн
1 сая мод тарих одоо энэ хүсэл чин ирмэлцэл дээр суурилсан бүр хэдэн тэрбум төгрөгийн зардалтай ийм байгууллага хүртэл байгуулагдаж шүү дээ. Зүгээр л мөнгийг цацж чинь татвар төлөгчтэй мөнгийг бол зүгээр ингээл хийсгэж чинь. Зүгээр л ингэж чинь тийм. Стриптиз клубд сууж байгаа залуу шиг л байна дөө манай засгийн газар. За тэгээд яг энэ яриатай холбоотойгоор өнөөдрийнхөө зочныг бас урьсан байгаа. Ингээд зочнотойгоо бүгд уулзсан. За ингээд энэ 7 хоногийн зочноор улсын хурлын гишүүн Ундрам оролцож байна. Хоёулаа бараг жицүү гэж магадгүй тиймгүй юу? 80-аад оны их штэ. Би бас 80-аад оны их штэ. Тэгвэл хоёулаа бараг жицүү юм тий. Тийм ба. Тийм би ч учрлаас ах штэ. Би бас их штэ. Тэгвэл хоёулаа бараг жицүү юм тий. За. Тэгээ би таныг ирэхээс өмнө нөгөө ийм жижиг статистик сонирхгүй юу? Тэгсэн чи яг улсын хурлын эмэгтэй гишүүн болж исэн хүмүүсийн дунд ундаар эхэлсэн гишүүд олонх байт юм байна. Ундрмаа гэж байсан тий. Тэгээд ундраа гэж байсан. Та ингээ ундрам гэдэг дандаа унд гэдэг хоол ундтай холбоотой шиг. Хоолч биш л дээ. Энэ чинь нөгөө ундрам гэдэг чинь бол яг чулуу байхгүй юу? Миний аав геологч хүн. Тэгээ ундрам гэдэг чулуунд аягүй дуртай. Тэгээ тэр нэрийг өгсөн байт. За та хэдийн маань яаж энэ амьдрал ахуй гайгүй юу? Хэдэн төгрөгийн цалин авд юм болсон гişүүн ч удаа. Их хурлын гишүүний хуваар бол нэг 2 сая гаруй төгрөг авдаг. Тэгээд нөгөө нийгмийн даатгал матгалаа төлөөд нэг сая 900 орчим төгрөг 2 хуваагдаад дансанд ордог. Тийм үү. Ямар мөнгө авдаг юм үүргээ. Би ч авч байна. Би ч зөвхөн YouTube-ээс 3 сая төгрөг болчиход байгаа шүү дээ. Амар баяр биш. Тийм үү. За энэ 7 хоногт бас нэлээд асуудал өрнөлөө. Яг нөгөө төсөв хилэлцэж байгаа тий. За энэ үеэр бас хүмүүс бас жоохон тий урд нь ерөөсөө ундран гişүн чи ер нь нэг тийм нэг л тийм чимээгүй нэг ангийн нэг юм ингэ дараахаа гэдэг нэг явж идэг хөвчөг байсан. Энэ 7 хоног яалч нэг уур нүрсэн юм шиг гоо тий. Юунаас болоод одоо ийм асуудал өрнөө. Гэхдээ яхаа өмнө нь чи би одоо нэг өөрийнхөө хамгийн бас туршлага хоригдлуулсан салбар, боловсролын салбар, за тэгэл одоо төсөө эдийн засгийн холбоотой үг хэлтгэл байсан л та. Гэхдээ ингээл хүн чи хаяа ингээд зарим хүмүүс сонирхдгүй юм байл нь шүү дээ. Яг юу ярьчих те мөнгөний бодлого яаж нарийн бол хүн сонирхгүй шүү дээ. Тий, тэгээд энэ жил яхаа төсвийг би 2 дахь удаага төсөв дээр ажиллаж байгаа учраас нэлээд нарийн бэлтгэлтэй судлаа бүр ингээд ухаж үзлээ. Тэгээд нөгөө инновац захин бодлогын байнгын хорон дээр мэдээлэл харилцаа холбооны агентлаг орж ирсэн. Тэдтэй холбоотой төсөв. Тэгээ энэ дээр гинт одоо нэг шинэ актив ийм Монгол актив гэдээ ороод ирсэн байхгүй юу. Тэгээ мэдээж нөгөө агентлаг нь яам болох гээд байгаа шүү дээ. Тийм. Тэгээд дахиад нэг агентлаг болох гээд тэгээ эн чинь одоо ямар яагаад гинт ороод ирэв? Энэ 7.8 тэрбум төгрөг буюу татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Энийг яаж зарцуулах гэж байгаа? Үр ашигтай зарцуулах юм уу юу гэдэг л асуултыг яг яах гэж энэ агентлагийг байгуулж байгаа тийм. Зорилго нь юу юм бэ гэд. Тэгсэн чинь нөгөө хариулах эзэн нь байхгүй. Тэгээд уцаараа оролдоод биш оронд нь ирсэн хүмүүс нь хариулж чадахгүй мэдхгүй байсан. Тэгээд энд бол би үнэхээр бухимдсан. Яагаад вэ гэвэл эн чинь татвар төлөгчдийн мөнгө байхгүй. Миний одоо мөнгө бол бас нэг өөрөөр хайрлах. Би өмнөөс нь бухимдал төрж байгаа юм чинь тэгээд хүн юм чинь тэгэл мэдээж тодорхой хэмжээний эмоц гаргасан. Тэгээд тогтоолыг харсан л та. Дараа надад энэ акцийн байгууллага засгийн газрын тогтоол гарсан гэдэг. Тэгээ энэ дээр болохоор иргэд олон нийтэд харилцах 11.1 төв гэж яддаг шүү. Тэр төвийг одоо энэ акцийн татан булгаад энэ акцийн болгож байгуулах тийм агуулгатай тогтоол гарсан байгаа байхгүй засгийн газрын. За тэгээд миний одоо байнгын орооны хурал дээр шүүмжилсэн юм. Та нар тэгээ 11.1 ажлыг 7.8 тэрбумаар хийх гэж байгаа юм тийм нэг. За хоёрт баахан одоо програм хөгжүүлнэ гэж байгаа. Энийг энэ олон сайхан залуу стартап компани залуучууд шүү. Эднэр хийлгэлдээ тийм үстэй. Яагаад ингэж төр ингээл ажлыг булааж аваа, санааг нь булааж аваад ингээ хийх гэдэг. IT парк дээрс нэг бас нэг хэдэн хүмүүсийг суулгаад баахан мөнгө зараад явсаад ямар ч үр дүнг болсон шүү дээ. Инкубатор гэдэг нэг юм хийсэн. Яг тэрний араас л авахгүй. Тэгээд энэ төсвийн задаргаа нь 7.8 тэрбумыг чинь 4.5 тэрбум дангаараа цалин байгаа байхгүй. Бүр нийгмийн даатгал ороогүй шүү. Нийгмийн даатгал нь 500 бараг 600 сая төгрөг байгаа юм.
Нэмээд тэгэхээр гар дээрээ шууд энийг аав. Тэгээд орон тоонд хэд ийм олон ажиллах гэдэг юм уу гэхээр 149 хүний бүтээсэн оронтой байгаа юм. Тэгээ энийг одоо нөгөө 4.5 тэрбум би чинь 149-тэй хувааштай 12 сарда хуваахаар сард дунджаар 2.6 сая төгрөгийн цалин авах гэж байгаа. Тэгэхээр нөгөө дараа нь 5-6 саяыг авна шүү дээ. Дунд чинь 2.5 зэрэг бол 1 сая 200 авна шүү дээ. Ихсүүлээл те. Тэгээд авах нь. Тэгээд энэ мөнгийг энэ цалингийн хэмжээг одоо юутай харьцуулмаар байгаа вэ гэхээр Монгол улсад ажил хийж байгаа 60 мянган багшийн цалин дундаж цалин хэд вэ шүү дээ. Шинээр дөнгөж одоо Сэлэнг аймгийн жишээлбэл Түшиг сумд математикийн багшаар ажилд орж байгаа багш биш дээ. Гар дээрээ 500 мянган төгрөг авч байгаа. Пүү ямар амар. За энэ ковидтэй хүнд хэцүү үед эмчнэр хэдэн төгрөгийн цалин авч байгаа. За совилогчд бол бас нэг 4-500 гэхдээ хотод ажиллаж байгаа шүү дээ. Тийм. Өдөр шөнөгөө ажиллаад өдөр шөнөгөө баасч зөөчөөл тэгэл нэг 5-6 тийм. Одоо тэгэл манай онцгой байдал хөлийн цэргийн энэ хүмүүс хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ гэж бодоод харьцуулахад энэ. Тэр байтугай Монгол улсын та сая миний цалин асуулаад хүрээнд тэргүүн хэдэн төгрөгийн цалин авч 3 сая гараад авч байгаа шүү дээ. Өө хөөрхий хөрсөг ах уу. Оо ага надаас баг цалин авт юм шүү дээ. Тэгэхээр энэ цалингуудаа одоо харьцуулаад үзэх юм бол тий байж болохгүй байхгүй. Тэгээ баахан хувийн одоо стартапуудын бизнесийг булааж аваад тэгээ ийм цалинтай төр урдуур нь ороод юм тий. Тэгээ энийг би бол одоо үнэхээр шүүмжлэлтэй. Харин тий наадах чинь бас айгүй гоё өнцөг болсон байлээ тий. Ер нь ингээд гişүүд маань өөрийнхөө тойргийн имийг л үзээд идэг болохоос яг ингээд бүр наривчилж ухтгүй юм шиг харагдаад байгаа тий. За нэг сөрөг хүчин бол нэг ерөнхийд нэг хараад за энэ Хинтээ аймаг дээр ч өстө бараг нийт төсвийн чи 10% очичлоо шүү л гэдэг болохоос бүр ингээд заадчих юм. Юу парламентын тогтолцоо анх яагаад үүссэн гэж бодож байна. Төсөв хэлцэх гэж. Нөгөө дээр үед чинь улс орнууд чинь хоорондоо дайн хийдэг. Дайны санхүүжилт хэрэгтэй болохоор ингээл тариаланчтаасаа мөнгө татвар авдаг. Сүүлдээ нөгөө тариаланчт нь дургуцаад та нар ядаж эхлээ биднээс асууж илдэ гэдэг болсон байхгүй. Тэгээд тэднээс төлөөллүүдийг Магна Карта гэрж байна уу та? Тий, төлөөллүүдийг сонгоод тий тэгээд асуудаг болж байгаа байхгүй. Энэ чинь анх парламент үүссэн одоо хамгийн анхны хувилбар гэж үздэг юм билээ. Тэгэхээр бидний хамгийн чухал юм юу вэ гэхээр манай аж ахуй нэгжүүд ард иргэдийн төлж байгаа татварыг эргээд юунд хөрөнгө оруулах юм. Улс орноо сайхан болгохын тулд тий эдийн засгаас солонгоруулахын тулд боловсрлоо сайжруулахын тулд тэгэхээр энэ бол маш чухал зүйл ах. Энэ жилийн төсөв бол үнэхээр одоо маш олон хүмүүсийн игдүүцлийг төрүүлж байна л да. Одоо ер нь угаасаа анзаарч л байгаа л үү тий маш өндөр төсөв болгоцсон тий. Та яг эдийн засгчны үед ер нь энэ төсвийг одоо танах ч гэдэг юм уу тий яг үр ашигтай зарцуулах тийшээ явах боломж байгаа юу? Яг үнэхээр тийм одоо хүсэл эрмэлзэл байна уу засгийн газар тий. Одоо манай улсын хурлч бол засгийн газрын хянжаах хөстө байгуулах шүү дээ. Таны хувьд ер нь юу гэж ер нь мэдрэмж байгаа шүү дээ тий. За миний хувьд энэ жил хамгийн том төвхөндөө том зарлагтай төсвийн төсөл орж ирсэн. Тэгээд хамгийн гол нь орлого шүү дээ. Тийм шүү дээ. Орлогоо л харж иж бид нэр мөнгөтэй олж иж зарлагдаг шүү дээ тийм ээ. Тэгээ орлого бол маш хэцүү байна л гэж харж байна. Ягаад гэвэл нэг урд хил хаалттай. Тэгэхээр нөгөө гол нүүрс байхгүй. Тийм нүүрс хамгийн гол бидний мөнгө алдаг зүйл чинь нүүрсэлтэй. Тэгээд энэ дээр л маш их санаа зовж байна. Тэгээд ийм байгаа учраас бид нэр зардал дээр одоо маш хянамга байх ёстой. Энэ мэтийн зарлуудыг танах боломж байгаа. Тэгээ парламент бол олонхоороо шийддэг. Тийм учраас одоо энэ дээр би бас хурлын гишүүдэд уриалмаар байгаа юм. Тань яа хэрэггүй зарлуудаа тань яа гэж уриалмаар. Sto браво тий таныг бүр амар дэмжиж чинь. За ерөнхийдөө нэг юу ачи ер нь манай нэвтрүүлгийн цаг бол маш богинохон байдаг. Нөгөө ер нь ингээд нэг парламент гэдэг чинь ингээд нэг юм бас нэг ажлын газар шиг хүмүүс байдаг үлгүү тий ингээд ажил шүү дээ тий. Тийм тэгээд заримдаа одоо жишээ нь охтуудтайгаа гардаг ч юм уу тий гарч вино уух тохиол байхгүй юу та байлгүй хүн юм чи байна шүү дээ. Тэгээд ер нь бас нэг бид нар чинь болохоор юус тэгдэггүй байх л гэж бодоод байгаа шүү дээ. Энэ ид чинь ингээд нэг юм ийм хүмүүс байгаа. Одоо яг ажлын байр шүү дээ бидний. Ажлын байр тийм учраас бас хүн хоорондын харилцаа байна. Хүн байна, залуу хүн байна тий. Тэгээд найз иш нөхрөл нь заримдаа бас нэг виноны ард суужгаад ажиллаа ярина эсвэл тэ амьдралаа ярина байна. Гоё тий. За баярлалаа танд. Ямар ч байсан энэ 7 хоногт бол маш чухал одоо бас
сэдвийг гаргаж ирж тавилаа. Тэгээд таны цаашдаа амжилт хүсье. Тэгээд төсвөө айл болох сайн тануулаарай. Гуйж шүү. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд төсөв хэлцгүүгээр бас манай оюун чимэг гишүүн маань оюун чимэг лөө юу лээ. Гишүүн маань нэгэн саналыг гаргасан байна шүү. Ковид тусаагүй дархлаагаа сайн дэмжиж эрүүл өөрийнхөө дээр хариуцлагатай байгаа 2 сая 700 мянгаад иргэдэндээ бид нэг талархлаа илэрхийлж хоёрт бас тэр хүмүүстэй бид саяын энэ ондормөгшөний хэлдэг шиг бас одоо нэг дэмжлэг юм уу нэг удаа сувилт хамруулдаг юм уу энэ хүмүүс ч өөрөө нийгэмдээ хариуцлага ухамсарлаад ингээд цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2 сая 700 мянган хүндээ бид бас талархах ёстой шүү. 22 оны төсөвч гэсэн иймэрхүү хүмүүстэй бид яаж хандах уу гэд. Тэгээ хүмүүс хараад ингээд бие зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүстэй ингэж гоё урамшуулдаг юм байна. Тийм бол би бас энд анхаарах ёстой байна гэдэг тийм ёс зүй төлөвшүүлэх тал дээр ч бид бас төсөвтэйгээ уяад бодолцох ёстой шүү гэдгийг хэлье. Ингэж гоё урамшуулдаг юм байна шүү дээ. Би минь тий. Би чинь коронавирус авсан шүү дээ. Хариуцлагагүй иргэн. Хичнээн маска зүгээд нэмэр байгаагүй. Үргэлж авдаг коронавирус авсан. Тэгэхээр би 2 сая 700 иргэний нэг биш үү дээ. Уучлаарай. За тэгээд манайхаа ер нь өөрсдөө баг арабын шаахууд гэж бодоод байгаа юм шүү тий. Ингээд эдийн засаг нь бүр ингээд илгээрээр мөлхөцсөн. Юунаас мөнгө орж ирэх нь ойлгомжгүй, хамаг хэлэн хаалттай тий. Ийм байхад зүгээр ерөөсөн мөнгө цацъя. 2 сая 700 мянган хүн бүгд шагнажил та төхөө. Яадаг мөнгө нааштай. Яа, үнэхээр бас нэг юмд нэг юу гэдэг лээ шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг юм болж байна манайхаа. Тэгээ ер нь бол коронавирус чинь их за яг хариуцлага юм бол байгаа. Тэгтээ нөгөө сая өөрөө ч хэлж байгаа шиг тэгээ өвчин бол хэлж ирэхгүй хийс ирдэг юм байгаа шүү. Тэр хүн хичнээн хариуцлагатай байгаад одоо манай бүр ингээд бүр өдөр болгон гараа угаадаг, өдөр болгон биш бүр цаг тутам маска сольдог нэг ихч байдаг ковид авцсан. Тэр бол ерөөсөө тэр хүний хариуцлагатай хамаагүй ер нь бол маш олон хариуцлагатай орнууд их нутагтаа одоо ковидын халдварыг алдсан. Тийм ч учраас энэ вакцин гэдэг зүйл гарсан болов гэж бодож байх юм. За тэгээд манай оюун чимэг гишүүний гаргацсан санаачлагыг дагаад бас өөр маш олон санаачлагууд гарсан. За зам тээврийн одоо зөрчил гаргаагүй хүмүүс шагны тий. За одоо баг бэлгийн замын халдвар төвчин аваагүй залуучуудаа шагны тий. Ерөөсөө бүхэл одоо өвчин аваагүй хариуцлагатай байсан тий. Амьдралдаа гэмт хэрэг хийж үзээгүй залуучуудаа бүгдээр сая төгрөг тараа. Ажил хийдэг бүх хүмүүстэй мөнгө өгье. Ажилгүй гэртээ ямар ч гэмт хэрэг үлдээгүй ч гэсэн гэртээ гой сууж байгаа залуучуудаа мөнгө өгье гэдэг ингээд энэ солиорл ингээд цаашаа явах юм бол бүр ингээд утгаа алднаа. За тэгээд манай улсын хурлын гишүүд маань одоо ингээд хил аманд ороод идэг үлээ. Ам ангаахлаар хил аманд ороод идэг болчихлоо шүү. Улс орон даяар 11 сарын 1-ээс 12 сарын 1-ний хооронд аж ахуй нэгж байгууллагуудын бүртгэл явах гэж байгаа юм байна. Та бүхэн энэхүү одоо бүртгэлдээ идэвхтэй оролцоорой. За та энэ утсаар болон тооллого цэг 12 цэг имэн сайтуудаар одоо аж ахуй нэгж байгууллагуудаа бүртгүүлэх боломжтой байна. За энэ удаагийн тооллогын одоо гол ач холбогдол нь юу гэхээр аж ахуй нэгж байгууллагуудыг хэрхэн одоо төрийн хүн зуртлаас одоо ангид байлгах вэ гэдэг талаар илүү тоолж судалж байгаа юм шүү хүмүүсээ. Тэгээд тооллогод идэвхтэй оролцоорой. Та бүхэн амжилт хүсье. За хил хаалттай байгаа. За тэгээ хил хаалттайгаас болоод амьдрал хэцүүдэж байгаа. Энэ талаар лайд лизийнхэн мэдээлсэн байна. За өмнөд туршид коронавирусын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор ирээний хил хаагдаад 10 гаруй хонж байгаа. За энэ хугацаанд бол барааны импорт бүрэн зогссон. За мэдээж худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдал бол хүндхэн байгаа. За ирээний хил хаагдаад 10 гаруй хоноход худалдаа эрхлэгчдийн бодит нөхцөл байдал яг ямар байгаа талаарх мэдээллийг та бүхэнд авч хүргье. Өнгөрсөн жилийнхэн бараг зар дуусаад одоо тэгээ энэ жилийнхэн бараг бол дарж чадаагүй. Одоо ингээ хойно урд одоо 20-30 сая төгрөгийн бараа одоо ингээ төгжигдчихэд одоо ингээ наашаачгүй шаашаачгүй. Одоо ингээ хил ингээл онгоох юм бол одоо сезон дуусны дараа онгоох бол бид нар дахиад тэр хүрдгэж чинь дахиад нэг жил хадгална гэсэн үг.
Үгүй бүр одоо хэл хаацсан гэл ерөөсөө нэмэгдээгүй юм гэж аахгүй шүү. Өглөө дээрэл нэг юм яах гал тэгэхээр 2-3 мянган цаас нэмэгдсэн. Одоо ингээл 11 мянгаар авдаг байсан кофе чинь 13 мянга болцсон байх жишээний. Тэгэл 13-аар авсан кофег чи би битгээд 15-аар зархааш нөгөө хүмүүс чи хөө ямар амар үнэтэй энэ кофе ч хүртэл ингээл нэмэгдсэн юм уу гэл. За урд хэлээр зөвхөн хятад бараа орж ирдгүү, өөр бараа бүтээгдэхүүн түүхий эд материал орж ирдэг. За энэ нь үйлдвэрлэл эрхлэгчдэд муу адил хүн дээр тусч байгаа маа. За тийм ээ. Маш олон хүмүүс ирээнээр зөвхөн ирээний бараа л орж ирдэг гэж боддөг юм байна лээ. Тэгсэн чи ирээнээр чи Америкийн бараа орж ирдэг юм байна, Австралийн бараа орж ирдэг юм байна. За тэгээ Солонгос бараа орж ирдэг юм байна. За ингээд маш олон газраас тэгээ өмнөд Америкаас ирдэг бараа мараа ингээд энэтхэгийн бараа гэдэг ингээд маш олон улсаас бараа орж ирдэг юм байна. За ер нь бол одоо ингээд ирээний хил хаагдсан чинь монголчуудын маань амьдрал хэцүүсэн. За хамгийн түрүүнд ажиглагдсан газар бол Гуанзнууд. Гуанзан дах нарийн ногоон ногооны салаат гэдэг тэр одоо хоол одоо менюнээс ерөнхийдөө гасагдлаа. За жимс одоо ховрын бараа боллоо. Одоо нар хамб нандин чавга одоо байхгүй боллоо. Одоо тэгээ сүүлд одоо баг юу байгаа юм бэ? За хуушуур үлдсэн байна, бууз үлдсэн байна. Хоньны хар шүл үлдсэн баг шиг үлээ. За тэгээ ер нь баг бусд нь байхгүй болж байгаа юм шүү тий. За тэгээд юм байна. Тэгээд юмны үн бол одоо талисан, одоо тэнгэрлүү ниссэн хил хаагдснаас хойш баг өдөр болгон ингээд бараа бүтээгдэхүүнүүдийн үн өсөж чинь. Тэгээд хизээ онгох нь ойлгомжгүй. За гадаад харилцааны яамны сайд нь бол нэг ярьцлага өгсөн байсан. Гэхдээ энэ яг одоо их сурвалж нь яг үний юм уу сайн мэдэхгүй. Ямар ч байсан нэг вебсайт дээр бол хавар хүртэл хятадууд хэлээ нээхгүй гэсэн ярьцлага өгсөн байлээ. Гэхдээ одоо иргэдийг зорчход хэлээ нээхгүй юм уу эсвэл ирээний хэлээ нээхгүй юм одоо би бол тэрийг бол сайн ойлгоогүй. Гэхдээ ер нь бол тодорхойгүй байдал бол урт хугацаанд бол дунд хугацаанд бол үргэлжлэх юм шиг байна. Тэгээд монголчуудаа бэлтцгээгээрээ брокколи чи их гой ногоо байсан байлээ шүү. Тэрийг өстой амар ойлгоод манай охин чи брокколи иддгүү хөхт мөгч би брокколи идмээр байна гэж үгтэй. Байхгүй болсон чи амар дуртай болчихсон юм шүү дээ. Тэгээд намрын цагаар ногоо үнд орохыг үздэг юм байна. За энэ 7 хоногийн гэгээлэг мэдээгээ та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Нийслэлчүүд бид эрх хөвөл аваарын горимд өвлжихнэ. Учир нь эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээс давсан нөхцөлд системийн аль нэг тоноглолд гэмтэл гарвал доголдох хэмжээнд хүрчээ. За алдагдлын хувьд бол одоо ерөөсөө ганцхан шалтгаан байгаа. Энэ үнийг удаан хугацаагаар төрөөс хатуу барьсантай л холбоотой. Үнийг одоо үе шаттайгаар индексжүүлэх, чөлөөлөх асуудлыг шийдчихвэл эрчим хүчний салбар бие дагаад ингээд технологийн үйл ажиллагааг хэвээ болох санхүүгийн боломжтой болно. Хэрвээ үнийг бид одоо чөлөөлж чадах юм бол гадны нутгийн хувийн хөвчлийн хөрөнгө оруулалт энэ салбарт орох боломжтой болно. Яг энэ ихгүй юу да. Яг энэ бүр хамгийн анх удаага баг ингэж зөрөгтэй хэлж байгаа сайд биш үү? Тэгээ энэ сайд бол маш олон удаа шүүмжлэл хүртдэг. Гэхдээ энэ бол бүр үнэхээр тогтолцооны шин чанартай, үнэхээр реформын шин чанартай маш чухал үгийг хэллээ. Манай Монгол улс одоо социализмын 70 жил, нэмхэн дахиад ардчлалынхаа 70 жилд энэ цахилгаан дулааны үнийг хүчээр барьж ирсэн. Иннээс болоод өнөөдрийн энэ хамаг новшийн зүйлс үргэлжилсээр байна. Тэгээд би энэ сайдд үнэхээр баяр хүргэмээр байна те. Үнэхээр зоригтой хэллээ. Бид нэр өнөөдөр одоо энэ цахилгаан дулааныхаа үнийг чөлөөлөхгүй бол одоо энэ салбар чи өөрөө яг Английн өмнө ингэ зогсож байгаа байхгүй те. Унахад билээ. Тэгээ манайх татаж аваарэ гэсэн чи татаж авах юм байхгүй болсон. Монголын эдийн засагч бараг дээлэхгүй байх энэ салбар нураад унахад. Тэгэхээр энэ бол үнэхээр гэгээлэг мэдээ байлаа. Яагаад тэгэхээр салбарын сайд нь үнэхээр ойлгож байна. Nissan хамтлагийн нэг тийм дуу байдаг шүү дээ. Тэр ойлгож байгаа гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Яг тэр шиг тий. Энэ салбар бол үнэхээр дампуурсан, битүү үрийн сүлжээнд автсан. За дээрэс нь битүү авилгал завчаанда одоо идэгцэн ийм л салбар болсон байна. Тэгээд хамгийн ихний энэ салбарыг одоо өөрчлөх, шинжлэх одоо энэ өмхийрүүн салхи оруулах энэ алхам бол үн чөлөөлөх юм байна. Хэрвээ үн чөлөөлөх юм бол ядчил гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ. Ядчил хувийн компаниуд энэ салбар руу орох боломжтой болно. Тэгээд хурдхан шиг энэ үнэ чөлөөлөх юм юмсээ. За ингээд энэ 7 хоногийн маань мэдээ үгээр өндөрлөж байна. Тэгээд би бол маш цөөхөн мэдээнүүдийг танд хүргэлээ. Маш олон зүйл болсон. За тэгээд
зөвхөн Монголд л бүх юм болж бүтэхгүй байгаа юм биш шүү. Бас маш олон хүмүүс ингээд мэдээ үзэхлээр стресслээ, нервтлээ гэдэг. Яг хөө энэ мэдээ учраас мэдээж болж бүтэхгүй юмнуудыг л хүргэж байгаа. Мэдээж болж бүтэж байгаа юмнууд маш олон байгаа гэдгийг та бүхэн бас санаарай. За тэгээд одоо манай засгийн газрын бүтэлгүй уваагүй шийдвэрүүдээс болоод одоо хүмүүс талбай дээр гарч захисах нь одоо илбэгшлээ, нийгмийн докторгүй байдал руу одоо орж эхэлж байна. Тэгээд энэ улсын хурлын засгийн газартайгаа ямар нэг байдлаар хариуцлага тооцохгүй бол энэ асуудал чинь улам хүндрэх юм шүү. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгүүгээр өндөрлөж байна. Манай Weekly Show-г subscribe хийгээрэй. Өнөөдрийн нэвтрүүлгүүгээр өндөрлөж байна. Энэ бол Амраас Weekly Show байлаа. Баярлалаа та бүхэндээ.